ярихыг зөвшөөрнө. За энэ хамгийн гол юм бол манай компанитай бас шууд хамааралгүй боловсруулалт түүхэд тосны хангамжийн асуудал. Энэ үйлдвэр чинь анханасаа за үгүй үйлдвэр барьчих тэгээд тосоо олно гэсэн биш. Тухайн үед манай Монгол улсад одоо газрын төсний олборлолтын үйл ажиллагаа явуулж исэн компани орд ашиглах төлөвлөгөө чинь 2018 оноос эхэлж 1.6 сая тонн түүхийдс олборлоно гэж заасан дээр тулгуурлаж Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс үйлдвэр бариул дотоодын түүхийдээ боловсруулна гэдэг ийм зөвлөмж гараад энэ төсөл хэрэгжсэн юм аа. За харамсалтай төсөл одоо энэ ер нь урагшаа ахих одоо ахихад уруу хамааралтайгаар төсний олборлолт буурсан. Гэхдээ энэ асуудлыг одоо би манай салбарын яам, манай засгийн газар шийдэж байгаа гэж ойлгож байгаа. Одоо бид нар өөрсдөө энэ үйлдвэрийг одоо маш их ядарч барьж байгаа. Энэ үйлдвэр маань ажиллах ёстой. Монгол улстай одоо үр өгөөж өгөх ёстой. Тийм түүхэд бас хэрэгтэй. Энэ үйлдвэрийн минимум ажиллах хүчин чадал гэж бас байдаг. Тэрэнд ядаж хүрэх ёстой. За хоёрдугаарт ерөнхий сайдаа би энийг бол одоо бас та бүхэнд бас нэг дуулгая гэж бодсон. Энэ манай компани төсөл хэрэгжүүлж байгаа компани гэж асар их татвар юуны хураамж байна. Жишээ нь энэ одоо барилга бид нар энийг зориултын дагуу ашиглаж эхлэегүй байгаа. Яг гэвэл үйлдвэрийн 3 дугаар одоо багц ажил дуусаа цахилгаан станцтай болохоор бид нар энэ үйлдвэрээ дулаанаар одоо ингэж хангаж ажиллах учраас дан цахилгаанаар хангахаар асар өндөр зардал гардаг. Тэгэхээр бид нар одоохондоо төр зуртаа лабораторийн байранд ажиллаж байгаа эдгэртэйгээ. Тэгтэл энэ баригдсан бүгдэн дээр нь үйл хөдлөхөрийн татвар гэдэг энэ жилийн хувьд тэр бум 237 сая төгрөгийн татвар тавих гэдэг үйл хөдлөхөрийн. Тэгэхээр бид нар одоо ингэж төрийн өмчийн хороонд хандлаа, дуусаагүй барилгын гэрчлэгээ өгөөч одоо ингэж шийдэж өгч. Харин эцэстэн зүгээр одоо үйлдвэр технологийн парк гэдэг гэрчлэгээ авчвал энэ юмнаас салах юм билээ. Тэгэхээр үйлдвэр технологийн парк манай үйлдвэр биш бол өөр аль юм бэ гэж би асуумаар байна. Жижигхэн 2-3хан ийм юу барьцсан дэлгэр сан гэж мэдж байгаа тий 2-3хан сэндвичийн барилга барьсан газар үйлдвэр технологийн парк өгчөөд манай компанид өгдөг энэ үйлдвэр дээр. Тэгэхээр энийг бид шийдэж өгөөч гэж хуумаар байна. За 3-дугаарт үйлдвэр одоо ажиллаж эхлэхэд биднэрт одоо засгийн газар энэ ядаж тал орчим юм яамдууд оролцсон энэ том одоо ажлын хэсэг ч юм уу хэрэгтэй. Энэ үйлдвэрийг одоо жишээ нь бид нар үйлдвэрээ төмөр замаар гаргаад явхад ямар вагон системд очих вэ? Хэн очих юм? Энэ Монголын төмөр зам юм уу? Манай компани юм уу? Хувийн хвшлийнхэнд тэдэрт вагон систем байхгүй. Одоо шингэрүүлсэн шатдаг. Бид нар ингээ үйлдвэрийн бүтээн байгуулалт ингээ дуусчихс бид нар ингэж гаргаад дууснаа. Цаашид яах вэ гэдгээ бид нар ярилцмаар байна. За дээрэс нь сая бас Индикийн гадаад хэргийн сайд Жай Шанкар ирэхэд үйлдвэрийн одоо ажилуулахад байгууламж тус бүр дээр 3 ээлжээр 20-с дээш жилийн үйлдвэрийн туршлагатай инженер ажиллах хэрэгтэй. Тэд нар шийдвэр гаргана. Газрын тос боловсруулах үйлдвэрийг бол тесрэх, дэлбэрэх, галын 001 гэдэг аюултай бүс тооцогддог. Тэгэхээр манай компани инженерүүд бол эхний ээлжинд дагалдаж ажиллана. Яг Эрдэнэ шиг. Гадаадын тийм баг ирнэ. Одоо багийг бол манай төслийн менежмент зөвлөх эхний 20-30-ыг авчраач. Далд ажлууд хийгдэж яхад авчраач гэсэн байгаа. Цалин хөөс тэдний бол өндөр цалинтай салбар. Тэгэхээр энийг бас одоо ямар нэг аргаар шийдэх хэрэгтэй. За энэ зураг төслийн магадлал гэдгийг дээгүүр тавьсан учир нь ерөнхий сайдаа энэ ажилтны төслийн одоо нефтийн салбарын ажилтны төслийн зургийг төслийг одоо бид нар харж байгаагүй энийг мэдэхгүй гэдгийгээ барилгын хөгжлийн төв 2020 онд өөрсдөө хэлж ирсэн. Барилгын яам. Тийм ч учраас газрын төсний үйлдвэрийг дэмжих тухай хууль гэж гаргаж хагаад за ерөнхийд зураг төслийн батлаа. Наривчилсан юуг нь тэр тухайн мэрэгжлийн байгууллагууд зурсан мэрэгжлийн байгууллагууд баталж байгаа учраас бид нар бол оролцохгүй бай гэдэг дээр ингээд шийдээд хууль гаргасан. Гэтэл одоо өнөөдөр манай EPC 2 дугаар багц ажлын зураг одоо уучлаарай барилгын хөгжлийн төв барилга одоо бол тийм 2 жил батлагдаагүй явж байна. Бид нар тэр зургийг хүлээж дийлэхгүй. За Монголын улсын төсвөр баригддаг гэх юм бол эмнэлэг сургууль байж байна. Нэг театр ч юм уу тийм үү. Эдгээр бол бүх зураг төслөө дуусч хагаад барьдаг. Манай хууль тийм. Гэтэл энэ үйлдвэрийн чинь тэгж барьна гэх юм бол бид нар барьж эхлэх хугацаа 30 он. Тийм ээ. Энд чинь эхлээд ингээд за энэ цахилгаан, дулаан, архитектурал, за процессыг шугам хоолох гэд дисциплинээр зураг нь гардаг юм үгүй. Бид нар нийлүүлж хийж батлана. Хичнээн тайлбар хийсэн, хичнээн ярьсан. За энд би бол одоо ингээд өнөөдөр манай одоо нэлээд за тэгээд нэг экспертийн банк, ажлын хэсэг, комисс одоо энэ хурал зөвлөгөө энэ шийдвэрийг бид нар хүлээгээд үнэхээр ядарч байна. Золж байгаа гişүнэ. За ингээд дээрэс нь ажил эхлүүлэх зөвшөөрөл өгөөгүй 2 жил болсон шүү. Ажил эхлүүлэх зөвшөөрөл. Энэ хүмүүсийг авчирчаад байдаг. Ажил эхлүүлэх зөвшөөрөл нь өгдөггүй. Зүгээр нэг жижигхэн нэг дөрвөлжин амбар барих болохоор өгцөн
Монголд чинь засгийн газрын төр засгийн шийдвэрээр үйлдвэр барьж явах зөвшөөрлөг нь олохгүй. Бид нар уйлж ийсэн шүү орж. Тэгжиж нэг юм авч ийсэн. За дээрэс нь түгээмэл аргастай ашигт малтмалын тусгай зөвшөөрлөг одоо манай яам хийчих байх гэж бодож байгаа. Бас л ингээд бие биендээ бичиг шидээл яам агентлаг одоо манай засаг дарга энэ төр гэл те болдоггүй. Ер нь эцсийц юундаа байна ихээр хууль дүрм журмдаа л байна. Хууль дүрм журмдаа. Монгол улсын тал говь нутагт бетон цутгах чулуу байхгүйг хүн үнэмшгүй шүү. Чулуу олж өгдөгөө. За энэс болоод эдгээр аль хуваагаа яваад бид нар бичээд байдаг. За дараачихын ерөнхий сайдаа ингэсэн. Одоо би бас нэг мэд сайхан сайдыг анхаарлаа хандуулаасаа гэж бодож байна. Манай дамжуулах хоолойн санхүүжилт чинь нүүрс урьдчилан борлуулах замаар ингээд санхүүжүүлж байгаа төсөл. За тэгэхээр ингээд дөрвөн янзын гэрээ байдаг. Гол гэрээ нь болохоор Эрдэнэс 5 толгой энэ Glory Town гэдэг энийг одоо санхүүжүүлж байгаа нүүрс ачиж байгаа компани хоёрын хоорондох одоо гэрээний асуудлаас дээрээс нь одоо гэрээндээ нэг буруу дүн тусгасан. Тэрнээс болоод нүүрс ачилт өнгөрсөн 11 сараас шийдэггүй 9 сар зогссон. Одоо дамжуулах хоолойн гүйцэтгэгчд би шаардлага тавьж чадах байсан. Та нар энийг тэгэж тэрийг ингэж тэгэхээр нүүрс чи яасан. Тэгэхээр энэ бол татвартай ярих асуудал юм билээ. Сангийн яамнаас илүүтэйгээр татварын ерөнхий газар тэд нар ингэсэн байгаа. Зах зээлийн үн чинь ингээ хэлбэлцдэг шүү. Өнөөдөр 100 маргааш 120. Гэтэл тогтмол тоо нүүрс ажилтан дээр тавьчаад тэр нь зах зээлийн хэлбэлцэлд орохороо ихсэж багасхыг тооцохгүйгээр хийсэн ба. Тэгэхээр энийг өөрчлөх шаардлагатай. За 3 дугаарт одоо энэ газрын төсний тухай хууль, газрын төсний бүтээгдэхүүний тухай хуулиудын шинжилсэн хариулга нэмэлт өөрчлөлтийн төслүүд явагдаж байгаа. Энэ дээр бид нар энэ Монгол улс төр засаг маш том эдийн засгийн тулгууртай болох гэж байна. Энийхээ сонирхлыг хамгаалсан заалтууд оруулж өгөөч. Бид нар бол энэ дээр ингээд нэг юм оруулахаар ажлын хэсгээр нь хасчдаг. Тэгэхээр бид нар өөрөөсөө хувийн эрх ашигын төлөө заалт оруулаагүй шүү дээ. Энэ улс яаж энийг хяндаг болох вэ? Яагаад өнөөдөр одоо төр засаг ингээд төр шатхууны хямралд орохоор төр засаг ингэж өмнөөс нь одоо ингэж шийдвэр гаргах гэж ард түмнийхээ өмнө одоо ингэж буруу зүйл хийцэн юм шиг ингэж байж байгаа. Харин энэ үйлдвэр болсны дараа төр засаг жинхнээсээ газрын тосны нефть химийн салбараа гартаа авдаг болох боломж бүрднэ. Тэгэхээр тэрнтэй холбоотой бид нар нэг жоохон заалтууд оруулахыг зөвшөөрөөч гэж гомороо. За энэ хөгжлийн банкны санхүүжилт хамгийн сүүлд хөгжлийн банк бол ер нь бол манай компани Эрдэнэс Монголд гэдэг нэгдэлд хамааруулсан бол би хувьдаа зөв гэж боддгоо ерөнхий сайдаа. Тухайн үедээ одоо оюун эрдэнэ сайд ерөнхий сайд байхад хөгжлийн банк гинт манай цалин тавих байсан. Түүнээс болоод ингээд тухайн үеийн төр засгийн удирдлагууд за ямар ч байсан энэ бид нар 20 инженерээ алдсны дараа ядаж урсгал зардлын санхүүжүүлээгээд Эрдэнэс Монголд ингээд нэгтгсэн. За бид нар урсгал зардлаа ингээд одоо хүртэл 2023 оны 3 сараас хойш авж байгаа. Гэхдээ хөгжлийн банк шиг ижилхэн хүүтэй 13% хүүтэй толгой компаниас охин компани 13% хүүтэй. Тэр үед эсэргүүцээ дийлээгүй. Өөрөөр хэлбэл болонд шахагдсан. Та цалингаа тавил 13% хүүтэй ав. Эсвэл боль. За энийг бол би бас зөв гэж бодохгүй байна. За яагаад төрийн өмчт одоо компани нэгэндээ мөнгө хүлэх ёстой юм бэ? Тийм үү? Дээрээс нь хөгжлийн банк өнөөдөр саяхан биш үү? 18 онд энэ манай компани хийж байгаа дид бүтэц урсгал зардал барилга байгууламжид зориулж 248 тэрбумын зээний шугам нээчээд сая 6 сар төлөөлөн удирдах зөвлөлөөсөө түүний 37 тэрбумаар хасаж баталсан. Яагаад? Тийм ээ? Яагаад тэгэхээр та нар Эрдэнэс Монголоос урсгал зардлаа авж байгаа юм шиг гин. Тэр хооронд бид нар тэрийг нэг ч өөр юм зарцуулаагүй. Хөгжлийн банкнд орсон удаа дараагийн шалгалтаар газрын тос боловсруулах үйлдвэр авсан санхүүжилттэй зориултын дагуу зарцуулсан ганц компани гэж гарсан. Бид нар үүгээр төмөр зам, авто зам, цахилгаан дамжуулах агаарын шугам, газрын төсний үйлдвэрийн хотхон бид нар асар их юм барьсан. Манай компани зардал маш бага. Бидний урсгал зардал өнөө хүртэл орон тоог нэмдэггүй. Нэг ийм байшингийн ашиглалтын өмнөх комисс гэж байгуулагдахдаа 70-80 үнэтэй байдаг. Манай компани 70-80 үнэтэй нэгхэн машинтай бид 4 жил ажилласан. Амар хүнд нөхцөл. Учир сайдаа би танд энийг өнөөдөр сонсох гэж бодсон. Энэ төсөв баталж байгаа хүмүүс бид нар бол би бол зөндөө хасж баталж байгаа. Хүнээ нэмэхгүй боловсрол хүчтэй бэлтгэхгүй бол дараа нь бидэрт амар үнэтэй тусан шүү. Бид нар нэг хүнээс цалин тийм үү? 3-4 сая төгрөгийн цалин 10 төлөө. Дараа нь 5 жилийн дараа бид нар 10 мянган долларын цалинтай хүн авчирна. Энийг бодооч гэж би зөндөө хэлдэг. Эдийн засагч байна гэдэг чинь өнөөдөр юм харамлах биш. Зөв зарцуулж зөв төлөвлөхөө хийдэг гэж би боддог.
За, ширээ дэд станцын өргөтгөл холболт энэ дээр бол манай одоо өнгөрсөн учир сайд та засгийн газрын хэрэглэх газар байх та нэг одоо энэ эрчим хүчний яам өөрөө шаардсан шүү дээ тусгай нөхцөлтэй. Газрын цус боловсруулах үйлдвэр бол өөр хоорондоо үл хамаарах 3 их үүсвэртэй байх хэрэгтэй. Уул нь бол манай бидний дизайнер энэ цахилгаан станц бол өөрийгөө бүрэн хангана. Цахилгаан станцыг одоо гинт осол аваар одоо юу гэдэг аимшиг юм болцсон тохиолдолд манай дизель генераторууд ол байгууламжууд ажиллуулах юутай. Гэтэл эрчим хүчний яамнаас өөрөөсөө за бас л Монголын хууль дүрм баггүй 5-аас дээш хүчин мегаваттаас дээш хүчин чадалтай цахилгаан станцыг тэг нэгнээс. Тэгээд яг манайхыг нэгдсэн шүлжээнд холбоо гэсэн үүрэг өгсөний дараа энэ барилга угсралтын үе шатанд одоо хэрэгжилж байгаа ширээд гээд жижигхэн станцыг өргөдөх шаардлага гарсан. За ингээд өргөдөхөд энэ хууль дүрмийн дагаад зураг төсвийн тендер боловсруулад одоо ингээд өргөтгөж байгаа. За өргөтгсөн чинь түүнийг одоо шинээр одоо бид нар цахилгаан станц юу юуг хойдон жил бариад дуслаа. Одоо харахад ингээ арзгаж хүмүүс шиг боловч тоног төхөөрөмжөд хийгдэ дуусч тийчээ. Ерөөсөө суурийн ажил хийгдсэн. Үйлдвэрийн аль ч газар бол одоо ингээ тэр юмнуудаа бэлдсэн инженерчийн ажил дуусаад тоног төхөөрөмж үйлдвэрлэх юм бол авчраал угсарч байна. Тэр нь хамгийн бага цаг зарддаг юм билээ. За тэгэхээр тэр станцыг манай энэ ширээд станцын өргөдөлтөй холбох зардал нь тэр ажилд нь оронгүй юм бэл энэ бол шалахгүй зардал. Айгүй бага хэмжээний. Би энэ мега инженер гэж компанийг одоо хийгээд өгөөч гэж говьл эдгээр айгүй амархан хийн. Гэхдээ бид нар энэ компанийг 22 онд төгсөн үнийн саналаар нь ажлыг нийлгээд нэмэлт одоо юм ярих болгонд нь бид нар нам дараад байж байгаа. Зүгээр дотроо ярихад тийм үү. Бид нар бол одоо бид нар TMC инфляц ийм бидрийг үнийн санал өгч хахад дизель төлж 2200 байсан одоо 3000 4000 болцсон гэж ярихаар юм байна. Тийм учраас энийг ширээдэд станцын өргөтгөлийн ажил дээр нэмэлтээр оруулж өгөөч гэж гуймаар байна. За ингээд ерөнхийдөө ерөнхий сайдтай засгийн газрын гишүүдтэй танилцуулах гэсэн асуудлууд энэ байна. Энэ төсөл хэрэгжүүлж байгаа компанийн хүндрэлийг арилгаж өгөхөд та бүхэн минь одоо тусалж өгөөрэй гэж хүсье. За их баярлалаа.